Сая хуулийн эцэслэн батлагдсан хувилбарыг харахад бол ерөнхий араамаа бол зурсан байна гэж бол харагдаж байна. Ерөнхий араа сая бол хэллээ те 3 сан байна. Сангуудын орлого нь юун ханаас орж ирэх юм, зарлага нь одоо юун зарцуулагдах юм гэдэг нь одоо ойлгомжтой. Тэгээд би эндээс мэдээж одоо яг хэрэгжүүлэх шатанда анхаарах зүйлүүд бас байгаа гэж бол харж байгаа. Гэхдээ хууль маань үндэсний баялагын сангийн хууль бол бид нэр бол урагшаа хоёр алхсан алхам боллоо гэж удаа дүгнэж байгаа. За яагаад энэ хоёр алхам нь юу вэ гэхээр нэгдүгürt бид нэр бол хуримтлал үүсгэж чадахгүй явсан. За ингээд 2021 оны Дэлхийн банкны тайлан та бүхэн хараад үзээрэй. Нийт уул уурхаагаас олсон 100 төгрөг дутмын 98%-ийг бол бид нэр аль хэдийн зараад идсэн. Тал талаас нь дүгнэх хэрэгтэй баг, тийм ээ. За нэгдүгürt бол одоо нөгөө төрийн өмчт компаниудын уул уурхай төслүүдээс нөгөө хувьцаа эзэмшүүлж жил болгон ноогдол ашиг өгнө өгөхгүй гэдэг хэрүүл байхгүй болж байгаа гэсэн. Нэгөөснөө төрийн өмчт бүх одоо уул уурхай төслүүдээс ашигын тодорхой буюу одоо ихт бол 34% бол одоо шууд ноогдол ашиг байдлаар одоо хуримтлалын сан дээр төлрүүлдэг болно гэсэн. За уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас бол баялагын сангийн тухай хууль батлагдчихаасаа гэдэг дээр бол нэлээд хүлээлттэй байсан. Яа тэгж байгаа вэ гэвэл яг тэр баялагын санд хамаарах сангууд их усүр буюу мөнгө хуримтлуулахын тулд манай салбар нэлээд сайн явах ёстой. Тэр баялагын сангийн хууль буюу үндэсний баялагын сан нэрийн дор эрх зүйн орчныг шинээр бий болгосон энэ асуудал яг Монгол Улсын хувьд бол ихэнх толгомжсон чухал асуудлын шийдлийн эхлэлийг тавилаа гэж би хувьдаа харж байгаа юм. Таны хувьд яг энэ баялагын сан юу гэж харж байна? Яг энэ гол мөнгө санхүү бүрдүүлэх тэр хэсэг нь бол одоо танаас албар байна шүү дээ. Тэгэхээр баялагын сан гэдэг бол байх ёстой зүйл бол яхахгүй юм. Энэ ялангуяа одоо ашигт малтмал ихтэй энэ газрын баялаг ихтэй орнуудад ийм сан бол байдаг. Ганцхан манайд чиг гэж байгаа юм шиг олон оронд байгаа. Тэр уул уурхайн эсрэг популизм бас одоо юуха болно гэдэг л асуудал байгаад байна. Нэгэсэнд одоо 1 2 3 хүн гүйчиж бол энэ уул уурхайн төслийг зогсоо гэж манайч одоо түгээмэл болсон шүү дээ. Нэгээс шантажны бизнес хийдэг ч юм уу. Улс оронд хэрэггүй байгаад байна. Энийг зогсоо яа гэдэг шүү дээ. Тийм. Ямарсан ноогдол ашигаа хүн болгон аваад хүрдэг болно гэсэн үг. Багийн дарга, сумын засаг дарга нэг тийм хуулийн заагаагүй зүйлийг нэгтгэдэг байна. Нэг автомашин аваад өгөл зурчих. Нэг зүйлийг биелүүлчихвэл зурчих. Тэгээд өгөхгүй гэх юм бол ажил нь удаашрах учраас манай компаниуд өгдөг байсан байхгүй юу? Яг нь сангуудаа бол ингээд үнэхээр 3 бат чам л да. Нэгдүгээр болохоор ирээдүйн сан болохоор нөгөө татраасаа бүрдэн амнаатай тэр татраасаа бүрдэн. Хуримтлалын сан болохоор яг зөвхөн ноогдол ашиг. За ноогдол ашигаас бүрдэн гэсэн үг. Одоо стратегийн ордууд болон за төрөмжт компаниуд ноогдолж бүрдэн гэсэн үг. За нөгөө хөгжлийн сан болохоор одоо төсөв хэрэг нэгдсэн төсөв ашигтай гарвал ашигтай гарсан орлогын 50%-ийг нь тэр хуримтлалын хөгжлийн сан дээр төлөвлөдөг болно гэсэн. Аливаа сан гэдэг нь аливч хөстөл гэсэн санаа. Тэгэхээр аливаа санг бид нар ажилуулахдаа тэр сандах их усрыг хэрхэн төвлөрүүлэхийн түүнийг яаж аливжуулах юм гэдгээ нэгдүгээр тавих хэрэгтэй. Үүний дараа бид нар зарцуулалтаа бодох хэрэгтэй. За хэдүүлээ одоо тэгвэл баялагын сантаа болцсон. Хуйлтаа болчлоо. За яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга зам дээр гараад ирлээ. Засгийн газар ч гэсэн энэ ажлыг эхлүүлж байна. За энэ сангуудаар тэгвэл бид бүхэн юу хийж болох юм, юу хийж болохгүй юм бэ гэдгийг жоохон деталь яриа л да. За хуримтлалын сан дээр одоо хамгийн хүмүүс анхаарал хандуулах хэрэгтэй байх гэж миний хувьд харж байна. 3 сан байна. Эндээс жишээлбэл магадгүй олон нийтийн дунд ингээд тэтгэврийн реформ эндээс явах хэрэгтэй гэж яригдж байна. Орон сууц эрүүл мэндийн зүйлсийн дээр яригдах хэрэгтэй гэж. Төлгөө энэ дээр яг хуримтлалын сан олон улсад яаж авч явж байгаа нь зүв байгаа юм бэ? Манайх юунд энийг ашиглаж болохоор байна. За хуримтлалын сан бол хуулийн дээр бол орцсон байгаа шүү дээ. Боловсрал, эрүүл мэнд, орон сууц гэдэг. За тэгээд орон сууц гэдгийг зүгээр ингээд аваад үзэхэд бол хүний амьдралд бол энэ амьдралынхаа нэг талаасаа бас баталгаа болчихдог. Орон сууц. Бид нэр орон сууцтай хүн амьдралдаа илүү итгэлтэй тий. Яагаад тэгэхээр одоо би хаана өнөө орой очиод хонох вэ гэдэг нь маш тодорхой. Тэгэхээр
Энэ орон сууцтай болгох энэ ажил бол магадгүй Монгол хүний амьдралын баталгааг ингээд дээшлүүлэхнийг томоохон алхам гэж бол би хувьдаа үзээд. Тэгээд зүгээр одоо Providence Fund ингээд аваад үзэхэд бол зүгээр Сингапурын нийт хүмүүсийн нийт хүмүүсийн ойролцоогоор 80% нь бол орон сууцаа эзэмшиж байгаа. За энэ бол ингээд бидний Монгол улсын явах зорилго мөн үхээр би мөн гэж харж байгаа. Орон сууцны урьдчилгаа бэлдэнэ гэдэг бол нэлээд олон жил бол аавна. Миний хувьд бол би 5 жил хагас бүтэн санд би Дэлхийн банкны бичгийн орчуулга, ярианы орчуулга гэдэг ингээд ажлын хажуугаар маш олон ажил хийж иж тэр байрныхаа урьдчилгааг бүрдүүлж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр яг ажилдаа орлоготой ийм монгол хүн байвал аль болох хурдан хугацаанд заавал 6-7 жил хүлээхгүйгээр байранд орох боломжийг нь энэ сангууд бол бүрдүүлж байна. Засгийн газрын хурлаар бол энэ хуримтлалын сан дээр бол 500 тэрбумын одоо тэр ногдол ашиг гэж нэрлэдэг байгаа. Энэ хувь бол тэр хуримтлалын санг бол мөнгөжүүллээ шүү дээ. Энэ бол 10,000 хүн ипотекийн зээл авах боломжтой болж байна гэсэн үг. Жилд одоо 2023 оны 2 сараас 2024 оны 2 сарын хооронд нэг 6,500 хүн ипотекийн зээл авсан байдаг. Гэтэл цаана нь яг банкнууд дээр бол нэг энээс 3 дахин их хүн ипотекийн зээл авъя гэд хүсэлтээ өгсөн авч чадахгүй байгаа. За одоо тэгвэл хэдүүлээ одоо хоримтлын сан дээр л юу нь явж байна л да. Юу юун зарцуулах уу гэд батлагдсан хүрээнд нь явж байна. За боловсрал бид бүхний хувьд бол одоо ингээд боловсрал маш чухал. Боловсрал гэж ер нь бид хүн өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн. Гэхдээ яг үнэндээ ингээд боловсролын систем доголдсон байна гэдгийг бас дахиад бид бүхний 30 жилийн дараа явбал өнөөдөр дүгнж ийнэхэд ямар бодлохоор энэ баялагын сангийнхаа хоримтлын санг иргэдийн боловсрал зарцуулах хэрэгтэй вэ? Ингээд явахаар боловсрал дээр бол анхаарах юмуд нэг энэ дээр бол цаашдаа бид нар чанартай болох тал дээр анхаар яг багш нарын дахин сургалт мэргэжлийн дэвшлэх асуудал бол цааш хөндөж байгаа. Тэгээд энэ салбарт баггүй хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа. Бас л одоо багшийн цалингийн асуудал. Үнэхээр одоо Монголын багш нар маш бага цалинтай. Өнөөдөр Монголын цалин бол үнэхээр бага бол байгаа нь үнэ. За тийм учраас бид нар цалингаа нэмжиж энэ тухайн салбар бүртээ илүү чадварлаг боловсруулж авна. Эргээд тэр хүмүүсээс илүү бас үр дүн хүлээх тийм боломжтой болж. За тэгээ цалин нэмэх хамгийн цаад гол зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө бүтээмжтэй. Нэгсэнд одоо яг хоо багшийн бүтээмжийг гаргахад бол бүх улсад бол аюул хүндрэлтэй байдаг. За тэр нь ямар учиртай вэ гэхээр эргээд сурлагын чанартай шууд холбоотой. Цалин нэмлээгээд энэ зургалтын чанар нэмэгжүүл ийшээл бид нар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Хөгжлийн асуудал төр хатгуудад бүтцүүдээс гадна энэ боловсрол эрүүл мэндийн асуудал руугаа шиглэх хэрэгтэй. Тэгжээж өнөөдөр тэр 2050 онд Монгол улсыг авч явах иргэд чинь боожж байгаа. Тэгэхээр бид нар сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол руугаа маш зөв хөрөнгө оруулалт хийж Монгол улсын боловсролын чанарыг сайжруулахгүй бол хэрэглээгээтэй эднэрт ирээдүйд бидэнд байхгүй. Тэр болохгүй байгаа доголдоод байгаа тэр ялангуяа боловсрол эрүүл мэндийн тэр салбар ихнийг дээш нь татахын тулд энэ мөнгийг тийшээ бас тодорхой хэмжээгээр зарцуулмаар байна шүү дээ. Хэрэггүй төмөр замд өгч 1 тонн нүүрс гаргадаггүй тийм олон сая доллар зарж яах гэсэн. Ард түмний амжиргааны төвшин өөр байгаа хгүй. Тэгэхээр бид нар энэ уул уурхайн баялагийг энэ тэгш хүртээхийн тулд энэ баялагын сан хэрэгтэй үгүй гарцаагүй хэрэгтэй байгаа. Гэхдээ энийг зөв зарцуулах хэрэгтэй байна. Тий. Гэхдээ яалчгүй яг за эмч байт юм уу, сүүлэгч байт юм уу, багш байт юм уу, нийгмийн ажилтан байт. Бүтээрээ 1000-аас доошгүй долларын цалинтай байж иж энэ чанар сайжрна. Яалчгүй там хотоо санал нийлж байгаа. Асуудал нь юу гэхээр 3 сарын виз авах солонгост очил хараа ажил хийдэг байхгүй. Өөрийгөө хөгжүүлж байх ёстой тэр цаг хугацааг үнэхэрийн орлого нь дутаад байгаа болохоор очиж хараа ажил хийж байгаа байхгүй. Энэ бол яг бидний яг өнөөдрийн бодит байдал төр бол ийм л байгаа юм. Тэгэхээр би юу гэж бодож байна гэхээр энэ хуримтлалын сан дээр байгаа энэ боловсрол руу чиглүүлнэ гэдэг ингээд яг яаж юм бэ? 10 жилд нь мөнгө өгөх юм уу те? Эсвэл iPad авч өгөх юм уу? Эсвэл их сургуулийн зардлын яах юм уу? Эсвэл их сургуульд ингээд орох хугацаанд гадаадад сурах тэр боломж одоо нэгсэндээ боловсролын зээлийн сан гэж одоо манайд нэг сан байна шүү дээ. Тэрэн шиг ийм хэлбэрээр ажиллах юм уу? Миний хувьд бол юу гэж бодож байна гэхээр бид нар хэрвээ тэр Моис Шутисийнхаа тэр чансааг
олон улсад эхний 100 руу эхний ээлжинтэй. За дараа нь магадгүй Монгол улсад байгаа нэг сургуулийг эхний 50 руу ингэж оруулж ирэх юм бол бид нар бүгдээрээ одоо ингээд гадагшаа сурыг яах вэ хийх үү гэд тийм санаа ямар зовх шаардлагагүй болно шүү дээ. Ялангуяа тэр хөгжлийн сангаас бол тэр боловсролд их хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгжээж л улс ороо хөгжинэ. Тэрнээс төмөр зам олныг тавьснараа нэг хөгжихгүй. Ер нь бол яг нарийн ярил. Хүний толгоонд л юм хийх хэрэгтэй. Энэ Монгол улсыг оюутлогоо ч юм уу таван толгой хөгжүүлэхгүй Монгол толгой хөгжүүлэх учраас бид нар боловсролт нь анхаарах хэрэгтэй. Боловсрол зөвхөн оюун ухаан тарих гэлгүйгээр зүрхэнд нь суулгаж өгөх юм бол тэр олсон чадaltaа мэдлэг боловсрлоо оюун ухаанаа энэ Монгол улсад ирээд Монгол улсын төлөө бас зарцуулах болов уу гэж би боддог. Тэгээд за эрүүл мэндийн салбарт бол бид бүхэн энийг яаж ашиглах вэ? Эрүүл мэндийн салбарт мэдээж одоо яг монголчуудын хувьд бол ингээл хавдар, за өвчлөл гэл ингээл яг зөндөө олон проблем асуудлууд тулгамдж байна. Гадагшаа явж эмчлүүлэх гэхээр нөхцөл байдал нь ямар байна? Шатлалын эмнэлгүүдийн чадамж нь ямар байна гэл ингээл зөндөө проблемууд байна. Энэ дээр та бүхэн ямар бодлоо? Монгол энэ ялангуяа нөгөө хорт хавдар гэдэг юмар дэлхийд номер 1 зөвч яваа шүү дээ. Энэ бол одоо манай үндэстний ам шиг байхгүй. Эндээс гарах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр сошиал орчингоор ингээ харахад бол үе давалгаа яваад за манай энэ хамаатны хүн туслаач гэд. Энэ нэг юм өвчин тусчлаа манай хүүхд ингэчлээ гэд өчнөө зүйл гардаг. Би өөрөө ч гэсэн хаяа нэг ханд өвчдөг байхгүй юу? Нэг боломж хэрэг байнга бол өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр чин цаанаа юутай байна гэхээр өнөөдөр Монгол хүн хэр их хөрөнгөтэй байна вэ? Тэр хөрөнгө нь ямар нэг байдлаар өөрийнх нь эсвэл хүүхдийнх нь эрүүл мэнд дороотлоо гэхэд тэрийг одоо эмчлүүлэх хэмжээний мөнгөтэй байна уу гэдэг асуулт хүрч байна. Ковид анх гараад бид нар хилээ хаасан шүү дээ. 20 онд судалгаа явж байгаа Монголд. Тэгээ төлөөлөх чадвартай ийм судалгаа ингээ харахад яг дараагийн 6 сар янз бүрийн юм боллоо гэхэд та гэр бүлээ тийчээр ийм хадгаламжтай юу гэхэд нийт монголчуудын 80% нь бол ямар ч тийм боломжгүй гэдэг хариултыг бол өгч байгаа юм л да. Гинтийн ямар нэг эрүүл мэндийн асуудал үүсвэл энийг бид нар өөрсдөө даваа гарнаа гэдэг тийм итгэл үнэмшил бол байхгүй. Тэгэхээр энийг яалтчгүй бид нар энэ үндэсний баялагын сангийн хуримтлал гэж яриад байгаа энэ сан дотор эрүүл мэнд боловсрол орон сууц гэж байна. Тэгэхээр энэ нэрийн дансан дээр нь тэр ногдол ашгаа өгөх замаар тэр хуримтлал үүсэх юм бол одоо ингээд өнөөдөр биш юм аа гэхэд энэ жилдээ амждгүй юм аа гэхэд магадгүй 5 жилийн дараа гэхэд энэ фейсбүүкээр туслаачаа бариач гэсэн энэ постнууд бол хамаагүй бол багасах. Би алга болох хэсгийг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр тэр хүн одоо Монголд эмчлэгдэхгүй заавалжгүй одоо гадагшаа хагалгаанд нэг 80 сая хэрэгтэй байна, 150 сая хэрэгтэй байна гэж явж идэв. Тэр тодорхой хэмжээгээр бол би буурна гэдэгт бол сайн эмч болохын тулд нэгдүгээрт сайн сургалт хэрэгтэй, дараа нь түүнийг төгсөөд гарахаар сайн амьдралын баталгаа цалин хөлс хэрэгтэй. Тэгэхээр энэ юм руу одоо нөгөө баялагын сангаас ч тодорхой хэмжээгээр бас оруулж өгч тэгжээж дэмжижээж л одоо энэ салбар дээшээ гарах юм л. Хуримтлалын сан гэдэг зүйлийг олон улс ашигладаг. Монгол улсын хувьд өнөөдөр тэтгэврийн асуудал нэлээд хүнд. Монгол улсын иргэд тэтгэврт гарахаараа ядууралтай тулгардаг гэсэн юм асуудал ойлголт байдаг. Гэхдээ тэтгэвртээ уяад өгчих юм бол энэ олон зүйлийг шийдэх юм. Нэгдүгээрт нь тэтгэврийн өнөөдрийн энэ хүндэрсэн тогтолцооноос төр гарах нэгдүгээрт боломжтой. Хоёрдугаарт нь иргэд нь бодит хуримтлалтай тэтгэврийн бодит хуримтлалтай болж иргэдний ирээдүй эрсдлээс хамгаалагдах юм боломжтой. Тэгэхээр дээрэс нь иргэд маань түүнийг өндөр наснд хүрэснийхаа дараа барьцаа баталгаа өвлүүлэх хэлбэрээр олон төрөлд ашиглах юм боломжтой. Тэгэхээр тэтгэвртээ уялдуулахын санаа бол харьцангуй сонгодог санаануудад төгссөн юм ойлголт. Энэгээр бол бид асар олон асуудлыг зэрэг шийдэх боломжтой. Уул уурхай гэдэг бол өөрөө шавхагдах баялаг. Тийм учраас энэ шавхагдах баялагийг бид нар хуримтлуулснаа бид нар ирээдүй рүү чиглэсэн ийм эдийн засгийн болоод одоо ирээдүрүүгээ чиглэсэн ийм үйл ажиллагаанд зарцуулах гэсэн. За тэгээд энэ дээр бол ямар зарчим үнэхээр бид нар баримталж явах ёстой вэ гэхээр өнөөдөр Монгол улсад байгаа 3.5 сая иргэд энэ мөнгийг чинь зарцуулах ирэхгүй байхгүй. Миний харж байгаагаар бол энэ бол өнөөдөр байгаа 3.5 сая хүнийх ч
мөн ирээдүйд төрөх монгол хүний ч гэсэн төлөө энэ үр ашиг зарцуулагдах ёстой. Тийм учраас энэ зарчмаа бид нэр барьж үзэх юм бол энэ ирээдүйн өв сан гэдэг үндэсний баялагын сан дотор энэ сан бол ямар ч зүрх зарцуулагдахгүй нэгсэндээ хурим одоо тэр мөнгө нь ингээд нэмэгдээд хадгалагдаад ирээдүйд төрөх энэ монгол хүмүүсийн төлөө тэдний одоо дэлхийд өрсөлдөх чадварын төлөө зарцуулагдана гэдэг бол ирээдүйн өнөөдөр ерөөсөө зарцуулах. Энэ бол маш чухал зарчим гэж бол би хувьдаа бол харж байгаа. Бид өнөөдрийн баялагийг зөвхөн нэгэн үеийнхэн идэх ёсгүй буюу их шудраг хуваарлт гэдэг зарчим нь дараа үедээ бид нар өвлүүлэх зүйлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар дараа үедээ нэгдүгээрт нь хөгжлийг өвлүүлэх хэрэгтэй. Сайн засаглалыг өвлүүлэх хэрэгтэй. Дээрээс нь бид нар тэр үеийнхнийг өөрснөө сайн сайхан зүйл хийх чадах их усрыг нь өвлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр дараа үедээ бид боломжит бүх зүйлсийг, эерэг зүйлсийг өвлүүлэхийн төлөө бид өнөөдрийн бид ажиллах хэрэгтэй. Тэр агуулгаараа ирээдүйн сан гэдэг бол Монгол улсад асар чухал зүйл. За хөгжлийн сантай холбоотой хэдүүлээ бас нэг товчхон яриа өргөнүүлээд. За өнгөрсөн одоо хэдүүлээ яг энэ ярилцлагынхаа явцад одоо яг энэ хуримтлалын сан за ирээдүйн өв сантай холбоотой зүйлсийг ярьлаа. За ирээдүйн өв сан бол бид нар гараа өрхөөргүй те. Дараа хойч үедээ бол тэрийг бол хадгалах хэрэгтэй. За хөгжлийн сан. За хөгжлийн сан дээр би гишүүнээс хөгжлийн сан гэдэг бол одоо ялангуяа яг энэ одоо том төсөл гэдэг ч юм уу яг энэ хөгжил орны хөгжилд хэрэгтэй зүйлсийг одоо санхүүжүүлэх юм уу? За магадгүй энэ ингээд нэг харахаар миний ойлголт яг одоо ингээд хууль батлагсны дараа харахад бол нэг юм том төслүүдээ эндээс явуулах хэрэгтэй юм уу? Эсвэл гадны зах зээл дээр байгаа манаа дээр хэрэгждэг шиг тийм том төслүүдэд хөрөнгө оруулалт хийх ёстой юу гэх ингээд олон зүйлс байна. Энэ дээр та яг хөгжлийн сангийн одоо яг ингээд дефект нь одоо юу гэдэг нөгөө авчраа гэх юм бол бид нар нөгөө хөрөнгө оруулалтын хуулийг аим оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хуулийг аим оруулж гадаадаас яг ямар чиглэлээр өдр хөрөнгө оруулалт татах уу? Ямар экспортын чиглэлийн хөрөнгө оруулалтууд одоо юу гэнэ салбаруудыг хөгжүүлэх юм. Гол нь хөгжлийн санг бол Монгол улсын хөгжлийн нэн тэргүүний чухал төслүүд рүү явуулах хэрэгтэй. Тайван дээр яагаад улс төрчид асуудал үүсээд Америкт хоёр ч одоо ингээд төгсөртэй байдал үүсгээд байна гэхээр чип үйлдвэрлэдэг тэр маш чухал. Тэрнгүү бол одоо нөгөө хятадын технологи хөгжихгүй, Америкийн технологи хөгжихгүй болчиход байна шүү дээ. Тийм учраас энэ чип үйлдвэрлэдэг гэдэг бол маш чухал юм байгаа байхгүй. Тэгтэл энэ чип үйлдвэрлэлийн бүх одоо тэр эд орц тэр их усүрн түүхийд нь манад байна шүү дээ. Тэгээ яагаад энийг хийхгүй вэ? Биднэрт тэр гадны хөрөнгө оруулалтыг орж ирэхэд холбоод өгөх цахилгаан нь байгаа юм. Энд үйлдвэрлэлээ гэхэд тэрийг нь хятадын зах зээл рүү тээвэрлэх төмөр зам нь байгаа юм. Энийг бол 2021 онд бид нэр бол би үндэсний хөгжлийн газрын дэд дараагаар ажиллаж байхдаа бол гаргаж ирсэн. Шин сэргээлтийн бодлого гэж нэрлээд өнөөдөр энэ эдийн засгийн чинь хурдтай өсөхөд хамгийн дутагдж байгаа юм нь эрчим хүч юм байна. Тэрийг тухайн үед бол бүгдээр бол мэддгүйсэн яагаад эрчим хүч гэж хүртэл асуултууд бол гарч ирж байсан шүү дээ. Одоо өнгөрсөн өвөл бид нар нэмж холбох нь байтугай холбогдсон хотхнуудаа тий аймагуудаа сумуудаа тасалж ийж бид нэр аргалж бол өнгөрдөл шүү дээ. Тэгэхээр эрчим хүч байхгүй бол бидэрт яаж бид нар боловсруулах үйлдвэрлэлээ хөрөнгө оруулалт татах юм. Бид нар бөөний худалдаа эн чинь сандаа эднэр чинь 10% байвал бид нар яаж ийшээ бид нар хөрөнгө оруулалтаа нэмж оруулах юм. Тээвэрч гэсэн адилхан баг. Тэгэхээр шин сэргэлтийн бодлогод хамгийн чухал одоо энэ сэргэлтүүдийн нэрлэхэд бол энэ эрчим хүчний сэргэл. Хоёрдугаарт энэ тээвэр логистик байна шүү дээ. Энэ төмөр зам чинь өөрөө газар дээр байгаа хамгийн хямдхан, хамгийн их ачаа тээвэр явдаг энэ коридорынхоо энэ хүчин чадлыг нэмэгдүүлээч. Төмөр замаар тээвэрлж байгаа энэ өртөг маань, энэ хугацаа маань бараг өөрчлөгдөг. Өртөг бол нэмэгдээд бүр ингээд Казахстан, Төв Азийн улсуудтай харьцуулахад 2 дахин өндөр болчиход. Тэгээд хугацаа ч гэсэн одоо ингээд Монголын төмөр замыг Хятадын төмөр замтай харьцуулахад тий хурд нь Монголынх бараг өөрчлөгдөгөө харин ч бүр буурсан харагддаг байхгүй. Тоон нэмэгдэхээр нөгөө зөрлөг мөрлөгөөс авах. Гэтэл энэ 21-р зуунд бид нэр экспортынхон, импортынхон энэ хурдыг энэ тээвэр логистикийн хурд зардлыг бууруулах замаар
энэ эдийн засгийнхаа өсөлтийг бол нэмэгдүүлнэ. Тэгэхээр энийг бууруулах ийм арга хэмжээ төсөл хөтөлбөрүүд рүү оруулж иж бид нар илүү эдийн засгаа хөгжүүлэн тэр хэрэг энэ сангийн мөнгө одоо нөгөө $100 зарах тутам авж байгаа өгөөж нэмэгдэнэ. Тэгэхээр хөгжлийн асуудлуудаа бид эренблэх хэрэгтэй. Хөгжлийн бодлогынхаа дагуу тэгжээж хөгжлийн сан гэдэг зүйл зөвхөн ийм хөрөнгө оруулалтууд руу зарцуулагдах бөгөөд тэр нь эргээд өгөөжөрөө буцаад нөхөгдөх ёстой. Эсвэл шууд болон шууд бас өгөөж байх ёстой гэдэг энэ зарчмаар явахгүй бол юунд ч хамаагүй зарцуулж болчихгүй байдлаар ажиглагдж байгаа юм. Сая тэр хөгжлийн сан гэдэг одоо сан байгууллаа гэхэд мөн л би бас хэлмээр байна. Энд хяналт тавьдаг олон нийтийн хяналт зайлшгүй хэрэгтэй. Энэ баялагын санг бүтээж байгаа одоо юу хүмүүс нь заавал төрийн өмчийн байж байх албагүй. Энэ хувийн хвшлийнхэн ч энийг бүтээлцэд оролцох хэрэгтэй. Тодорхой хэмжээгээр энэ хуулинд энийг сайхан зөв зохион байгуулж өгөх хэрэгтэй байхгүй. Одоо бол жишээлбэл ингэж штэ. Хувийн хвшлийн компаниудаас одоо төрийн өмчөд нөгөө стратеги орд гэдэг нэр томьёог ашиглаад тий стратеги ордын одоо нөгөө 34% заавал төр давна. Тэгээд энэ санд хийнэ гэж ярьж байгаа. Энэ дээр хуулийн дээр бол ингэж орсон шүү дамгаа. Стратеги орд хайгуул хийсэн бол 50 хүртэлх хувь. Хайгуул хийгээгүй бол 34 хүртэлх хувь. Аавч болно аль эсвэл дотроор дүүх үз орлогоор сольж болно л гэж байгаа. Хэрвээ 34% эзэмших юм бол хөрөнгө оруулах шаардлагатай болно. Хэрвээ хөрөнгө оруулахаа харилцан тохиролцсон гэсэн үг шүү дээ. Тэгээ хөрөнгө оруулах тийм боломж байхгүй тохиолдолд ашиг материалын нөөцлөлийн төлбөр бол өсөчнө л гэсэн авлага. Тэгэхээр улс хөрөнгө оруулахгүй. Гэхдээ ашиг материалын нөөцлөлийн төлбөрөөс илүү ашиг олно. Хэрвээ тэр нь манад ашигтай байх юм бол мэдээж эдийн засагчид бүх төрлийн тооцоог хийдэж штэ. Тэгээд тэр нь ингээд ашигтай гарч ирэх юм бол тэгээд тухайн үед нь ингээд шийтэгдээд явах асуудал. Тэгэхээр ашиг материалын тухай хуулиа яг энэ дээр бол таны асуултын хүрээнд харахад тийм улсад нөхөн төлбөр өгдөг нэг заалт байгаа. Нэг тийм агуулга байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо альч орд хайгуулаасаа ашиглалт руу шилжихдээ нэг тийм тооцоолол хийлэгдэх байхгүй юу? Тухайн тэр юм дөрвөлжин талбайд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулсан байна вэ? Тэгээд тэр мөнгөө одоо сангийн яамны гаргасан журам байдаг. Тэр мөнгөө буцааж өгд юм аа. Тэгэхээр энэ агуулга бол одоо ч гэсэн хэрэгжиж байгаа л зүйл. Нөгөө хувийн ишл рүү дайрах гэдэг нэг бас нэг жоох айц байж болох юм. Гэхдээ тэр бол зөвхөн стратегийн ордуудтай л холбоотой юм. 16 7 орд байгаа шүү дээ. Тэрний 8 нь төрд байгаа, бус нь хувьд байгаа. Тэгээ тэр бол зүгээр засгийн газар хилцээр л хийнэ гэсэн үг. Хилцээр хийх эрхийг нь өгч юм гэсэн үг байхгүй. Би ер нь бол энэ уулуурхаан салбарт төр оролцдгийг л би ер нь буруу гэж л үздэг хүн. Одоо ганц энэ баялагын санч биш. Уулуурхаан салбар бол цэвэр бизнесийн салбар. Энийг бол ерөөсөө ямар нэгэн байдлаар төр оролцох, тэгээ хувийн хвшилтэйг өрсөлдөх нь бүр утгагүй байхгүй. За стратегийн ордуудын хувьд бол түрүүний хэлсэн таны 2007 оны тогтоолд дурдсан 16 7 ордууд байгаа. Тэгээд ихэнх нь бас ураны ордууд байгаа. Тэгэхээр ураны ордууд маань одоо бичсэн байгаа ордуудаас том төлөөлөл мэдээж оюутлогоо, нарийн сухад, таван толгой гэх том одоо экспортлж байгаа ордууд байна. Эрдэнэт маань байна. За тэгээ үлдсэн хэсгүүд нь болохоор ураны ордууд байна. Ураны ордууд төмөртэй бас байгаа. Тэгэхээр нөгөө ураны орд маань болохоор цөмийн энергийн тухай хуулиараа 51% нь төр дугасаа ирээд ингэ явдаг. Тийм зохицуулттай. Би эндээс төлгөөнөөс асуугаа тий. Одоо ингээд баялагын сангийн хуультай боллоо. Өнгөрсөн хугацаанд бид бүхэн баялагын сантай байх гэж маш их хичээлээ. Баялагын сангийн тухай ярьлаа. Одоо ингээд хуулийн батлагтаад гарууд тэрэнгүүд ямар хүлээлт байна нөхөр бид бүхний нэвтрүүлгийн зорилго ч гэсэн энийг яаж захиран зарцуулж, энийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг рүү илүү гол ач холбогдол өгч байгаа. Олон улсын одоо яг энэ санхүүгийн зөв модельөөрөө энэ баялагын санг менежментийн хаана хэн хийж явдаг юм бэ? Яаж явж иж зүв байдаг юм бэ? За хамгийн одоо би хувьдаа бол юу гэж боддог вэ гэхээр хамгийн зөв зүйл бол нарны гэрэл гэж хардаг байхгүй. Альва зүйл ингээд нээлттэй, ил тод байх тусам тэнд богссон янз бүрийн юм ашиг сонирхол орох бол улам хэцүү болно. Тэр хэрээр альва механизм, альва систем зөв ажиллана. Тийм ч учраас энэ баялагын сан дотор байгаа 3 сангийн их үүсвэр зарцуулалтыг маш тод болгох. Хоёр дахь зүйл бол хөндлөнгийн одоо намгуун хэлж байгаа шиг хөндлөнгийн энэ хяналтуудыг яаж оруулах юм бэ?
зөвхөн жил болгон нэг удаа аудитын хяналт орох юм уу? Эсвэл бас нөгөө одоо удирдах зөвлөл дотор нь энэ хөндлөнгийн салбарын хүмүүсээс оруулах уу? За би хувьдаа юу гэж харсан бэ гэхээр би нэг 2-3 сан судалсан. Норвегийн сан, Казахстаны сан, Сингапурын сан гэдэг биднээс төрүүлээд алхацсан энэ газрууд яаж энийг ямар нэг авилгал ашиг сонирхлын энэ хэрэгт готгочихгүйхэн шиг цэвэрхэн авч явж байна вэ. За ингээд харахад бол давхар хяналтын систем байна. За тэгээд давхар хяналтын системээс гадна мэрэгжлийн байгууллагуудыг оролцуулж байгаа. За Норвегийн жишээг аваад үзье. Зөвхөн нэг цаг бага учраас Норвегийн жишээг аваад үзэхэд Норвегийн энэ санг одоо байршлын хаана байна вэ гэхээр Норвегтэй байна, Лондонд байна, Нью-Йоркт байна, Сингапурт байна. Тэгээд энэ одоо хөрөнгийн зах зээлд ирэх бидний хэлдгээр бол энэ хамгийн том хөрөнгийн зах зээлүүдтэй газар байна. Лондон, Нью-Йорк, Хонконг, Сингапур тэ. Тэгэхээр энэ хөрөнгийн зах зээлүүд рүү мэрэгжлийн хүмүүс хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр нэгсэндээ төлөөлөгчдийн салбарууд нь энэ улсуудад гадаад улсуудад байршаад хөрөнгө оруулалт хийгээд энэ өгөөж авч байгаа. За би зүгээр нэг л статистик хэлье те. Сая эхний 3 сарын хугацаанд заяа. 3 сарын хугацаанд тэр сангийн одоо цэвэр одоо ашиг нь хэд гарсан бэ гэхээр 110 тэрбум доллар. Манай эдийн засгийн өнөөдөр 20 тэрбум доллар хүрээгүй явж байна шүү дээ. Тэгэхэд сангийнх нь хэмжээг яриаггүй шүү. Норвегийн сангийн эхний 3 сарын энэ ашиг нь 110 тэрбум буюу манай эдийн засгаас 5-6 дахин том орлого болж байна. Тэгээ яг би одоо нэг хуулийн ажлын хэсэг байсан болохоор одоо хамгаалж ярихгүй болохгүй шиг. За нэгдүгürt яг хяналтыг сайжруулах үүднээс бол үндсэндээ бол нэг төлөвлөгөөг бол засгийн газраар оруулаад төслүүд бол тухайн сан хариуцж байгаа. Одоо үндэс 3 яам хариуцсан. Ирээдүйн сан сангийн яам хариуцсан. За хөрөнгөлийн санг болохоор нийгэм хамгааллын яам хариуцсан, хөгжлийн санг болохоор эдийн засгийн хөгжлийн яам хариуцсан гэсэн. Тэгээ яг төсөв батлагдах процесс дээр эн чинь яг тэр өөрсдийнхөө юугаар оролцоно гэсэн. За эдийн засгийн хөгжлийн яам төсвийг алдагдaltaгүй батлахын тулд явдаг болно гэсэн. Цаашдаа бол. За хөрөнгөлийн одоо санг хариуцж байгаа нийгэм хамгааллын яам болохоор тэрийг айл төслүүдүүд яаж явах уу гэдэг юм а. Журмаа гарч батлуулна. Одоо журам батлагдаг байна. За ирээдүйн хөрс сан болохоор тэр мөнгө төрөг хөдлөхгүй байна. Гэхдээ тэрийг юунд яаж байршуулах уу гэдгийг Монгол банктай хамтраад юм гэсэн. Тэр мөнгөний бодлого хаашаа яаж явж байгааг уялдуулаад бонд байх юм уу, валют байх юм уу, алт байх юм гэдэг уялдаад юм гэсэн. За хяналт таах үүднээс болохоор хагас жил тутам тайлан гарган тайлангийн их хурал дээр хэлцдэг болно гэсэн. Тэгээд жилийн тайлангаас дахиад хэлцдэг болно гэсэн. Төсвийг хэлцэх үед төсвийн хуралтай хамт дагаж орж ирдэг болно гэсэн. Манайх бол одоо энэ 4 төсөв байгаа, 5 дахь төсөв бол нэмэгдэж орж ирнэ. Нэгдсэн нэг том төсөв, нэгдсэн төсөв болно гэсэн. Тэр хяналтыг бол улсын хурал дээр бол нэлээд сайн хийгдэнэ гэж харж байгаа. Гэхдээ хувийн хвшлийн оролцоо яг яалчгүй хаана байх ёстойсэн гэхээр хөгжлийн болон ирээдүйн сан 2 дээр тодорхой хэмжээний хөндлөнгийн хяналт байх ёстой байсан бол байх ёстой байсан. Гэхдээ тэр бол яг тэр сайжруулаад явж болох байх гэж бодож байна. Тэр зөвхөн баялагын сан гэдэг яг энэ одоо ийм хуультай улс орнуудыг харахад бол засаглал нэлээ ил тод байж амжилттай явдаг юм лээ. Тэгэхээр яг тэр журмын төслүүд нь удахгүй манай яамнаас санал авагдах гад ороод ирэх ёстой. Тэр үед нь манай яамны анхаарах зүйл бол уулуурхаан салбарын үйл ажиллагаа шууд утгаараа баялагын сантай хамаатай учраас яаж ил тод тэр засаглалт нь элементүүд нь суух вэ гэдэг тэр бол анхаарна. Нэгэнт одоо энэ олон түмэнд энэ тухай ярьж байгаа учраас одоо тэр хууль хэрэгжүүлдэг журмаа батлахдаа бас нэг жоохон энэ одоо сая энэ хууль дутуу орцсон юм а гүйцэж хийгээч гэж. Жишээлбэл энд тэр олон түмний хяналт тэр салбарын одоо төлөөллүүдийг оролцуулсан ийм хяналтын зөвлөл бол зайлшгүй хэрэгтэй байгаа байхгүй. Жишээлбэл энэ одоо хөгжлийн сангийн энэ мөнгийг юунд зарцуулах уу гэдэг дээр дан төр мэднэ гэвэл ингээл буруу тийш явчихсан. Энэ сан гэдэг зүйлийг яг яаж авч явах хэрэгтэй юм бэ гэдэг асуудал. Төрийн захиргааны төв байгууллага нь өөрөө сангийн менежментийг нь хариуцаад төвлөлт тийм ээ түүнийг удирдах асуудлыг зэрэг хариуцж байгаа нэгдүгürt зөв юм уу буруу юм уу? Тийм ээ тэрийг удирдах зарцуулах асуудал нэг субъектээр байгаад байна шүү дээ. Тэгэхээр энийг тэр төлөвлөгөөг нь гаргаад төсөв дотор оруулаад явах юм байна. Тэгэхээр энэ бол нэгдүгürt эрх мэдлийн давхцал хэд төвлөрөл үүсэж байгаа байдал харагдж байгаа энгийн менежментийн талаас харуул. Хоёрдугаарт нь сан гэдэг зүйлийг удирдах асуудал ерөөсөө л хөрөнгө оруулалт байдаг. Зөв хөрөнгө оруулалт, олон улсын зах зээл дээр зөв хөрөнгө оруулалт хийх, дотоодын зах зээл дээр зөв хөрөнгө оруулалт хийх, өгөөжтэй зүйлийг хийгээд тэр сангаа зөв эрсдэл багтаагаар арвижуулж явах хэрэгтэй.
тодорхой эрсдлийн удирдлагын дагуу тийм ээ менежментийг хийж явах. Энийг бол гарцаа байхгүй олон улсад хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагууд л хийдэг. Өнөөдрийн хүртэл одоо бид нар чинь баг яг энэ уулуурхаагаас орж ирж байгаа орлого буюу баг 3 их 80 төгрөгийг сонгуул болгоны юм тараасан байдаг. Одоо ямар нэгэн хэлбэрээр. Гэхдээ яг энэ сангуудын хувьд бол зайлшгүй байх ёстой. Одоо нэлээд олон 60 гаруй хооронд бол сангууд байдаг. Хамгийн багадаа 2, тэгээд дунджаар 3-аас 4 уулуурхаан эсвэл одоо газрын тосны баялагтай орнуудын хувьд бол. Дүлгүүн эндээс би дүлгөөнөөс асуугатай эдийн засгийн дүлгөөнөөс. Дөнгөж сая таны хэлдэг санаа. Тэгээд таны хэлсэн тэр 3 сан 3 одоо нэг төрийн байгууллага дээр байгаа шүү дээ. Яг энэ төрийн байгууллага чинь яг таны хэлж байгаа шиг тэр төмөр зам барьсан чинь тэр нь одоо 1 тонн үрж зөөхгүй байх гэж байгаатай адилхан. Энэ төрийн байгууллагууд, энэ яамдууд магадгүй энэ яамдыг хариуцахын сайд улс төрчд ч юм уу те. Бүр том зургаар нь харуул энэ Монголын төрд энэ сан энэ том бодлогыг аваа явах тийм төрийн чадамж байгаа юу? Байх уу? За төрийн чадамж гэдгийг яг тодорхойлдохыг ярих юм бол төрийн байгууллагуудын чадамжийн нийлбэрийг хэлээд байна. За тэгэнгүүт энэ төрийн байгууллагууд гэдэг чинь бас олон байгууллагууд шүү дээ. Яам гэхэд л одоо бид нэр тий сангийн яамнаас эхлээд соёлын яам хүртлээ байна. За тэгэнгүүт энэ яамдын чинь чадамжууд бүгд бас адилхан биш. Зарим яамд нь илүү өндөр чадвартай, зарим яамд нь арай сул. За тэгэхээр байгууллагын одоо тэр төрийн байгууллагуудын чадамжийн нийлбэр нь гэхээр байгууллагын чадамж гэж юу юм гэж асууж. За тэгвэл шууд хэл. Байгууллагын чадамж гэдэг бол тэр байгууллага яах гэж анх байгуулагдсан тэр зорилгодоо хүрч ажиллаж чадчихэв үү гэдэг бол тэр байгууллагын чадамж байна. Би өөрөө одоо ингээ 3-4 жил энэ төр дотор ажилласан хүн харахад би юугаар бахархаж байна вэ гэхээр манай төрийн албан хаагчид маш олон албан хаагчид бол энэ Монголын төрийн төлөө зүтгэе энэ улсыг илүү сайхан хөгжилтэй байлгахын тулд тэр хувийн хвшлийн цалин өндөр байсан ч гэсэн төрд ажиллаж байгаа маш олон хүмүүс байна. Мэдээж одоо тэр төрийн дарамтыг үзүүлж байгаа те дунд шатны хідэн хүмүүс одоо байгааг бол үгүйсв. Яагаад бид нар өнөөдөр төрийн чадамж яриад байна гэхээр дамгаач гэсэн дөрөв хэллээ. Төрд юм өгөхөөр л болохоо байцдаг гэх те. Болохоо байцаад байгаа учраас би асуугаад байна. Оо яг зөв. Эн чинь шууд чадамжтай. Тэгэд яагаад одоо энэ Сингапурын энэ Temasek байна те энэ Providence Salmon бүгд төрийн мэдл биш үү? Тэр Сингапур ингээд бүх улсын төрийн чадамжийг жигсаахад Сингапур эхний 3-т байдаг хөхгүй. Тэгмүүд энэ төрийн чадамж нь ийм өндөр түвшинд байгаа учраас тэнд бол санаа зовох юм байхгүй шүү дээ. Тэр чадамж дотор ч тэр нээлттэй байдалтай мэрэгжлийн байдал эдгээр чинь бүгдээр орчиж байгаа. Know how. Тэгээ бүгдээ манай төр одоо чадамжгүй гэж хариулт хэлэх ямар ч тийм ирэхгүй болчиход байгаа. Яаж ч чадамжийг бүрдүүлэх ёстой. Тэгээ харьцангуй манай төрд бол нэлээд чадамжтай хүмүүс бол орж ирж ажиллаж байгаа гэж харж байгаа. Тэгээ болохгүй бол яг тэр санд нь ажилдаг тийм одоо туршлагатай хүмүүсийг татах хэрэгтэй. Тэгээд яг зүгээр баялагын сангийн тухай хуульд нэг суусан байгаа. Яг ингээд нарийн нэг тийм урт олон зүйлийг их тийм нэлээд нухацтайгаар багцлж зохицуулж өгсөн хууль байгаа шүү дээ. Богинохон гэсэн. Уншихад ч ойлгомжтой. Тэгэхээр ингээд тэр хуулиа ингээд харахад бол одоо бие даасан байна. Ил тод үйл ажиллагааг нь хянана гэдэг нэг одоо бид нар таны түрүүний дурдсан асуудлуудыг ерөнхийдөө зохицуулах хүрээнд нь агуулга оруулж өгсөн байгаа юм. Тэгэхээр бид нар төрийнхөө чадамжийг бас ингээд сайжруулж ажиллах тусмаа дунд хугацаанд энэ төрийн бодлого чинь илүү хэрэгждэг болно. Эргээд бидний энэ эдийн засгийн өсөлт энэ бидний одоо цалин мөнгө эргээд ажлын байрны тооч гэсэн ер нь бол нэмэгдэнэ. Энэ бол уялдаатай шүү. Эдийн засаг дотроо төрийн чадамж эдийн засгийн өсөлт хоёр л бол ерөнхийдөө уялдаатай гарч байгаа. За тусгай. Зөндөөс бол бас л болоо шүү. Амжирсуул. Дамгаа офицерийн үзэл бодлого таарч гэж нэр шиг.